ардчлал хүний эрх хэрэгчлээ гэж яриад гадаад орнуудын хуулийг авчираад хуулаад баталчих юм аа. Энэ чинь өөрөө Монголын нийгэмд нийцэхгүй байна. Үүнээс болоод хүний эрх хэрэгчлөөг дээдлэх асуудал чинь гажуудаад байгаа байхгүй юу? Хүний эрх гэж ярихад зөвхөн сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн эрх ашгийг л хамгаалах зүйл яригадаад байгаа байхгүй юу? Ерөөсөө хохирогчийн эрх ашгийг хамгаалах талаараа энд ерөөсөө зохицуул байхгүй. Тэгвэл гэмтрэг болгон шин ард нь хохирогч байдгийн байгаа үстэй. Хохирогч нь хохирлоо шийдүүлж чадахгүй өчнөө жил яваад хохирсон дээр улам хохирдог ийм л их зүйн зохицуулалттай болчиход байна шүү. Тухайлбал Мөрдөн Байцаалтанд саад ус чуулганы нөхрийг хорих гэхээр эхлээд заавал ялагдчихал татах хэрэгтэй. Тэгжээ талсан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй гэдэг. Ялагдчихал татах гэхээр хаягн дээр байх хэрэгтэй. Гэтэл гэмтрийг үйлдэж амьдралынхаа их усэр болгодог энэ этгээдүүдийн хувьд тодорхой оршин суух хаяг гэж байхгүй байхгүй. Тэгэхээр хаяггүй учраас ялагдчихал татахгүй. Ялагдчихал татахгүй учраас цагдаа орох талсан сэргийлэх арга хэмжээ авч болохгүй. Цагдаа орох талсан сэргийлэх арга хэмжээ авахгүй болохоор хэрэг шийдэгдэх Мөрдөн Байцаалтанд удаад идэг. Энэ ганцхан жишээ шүү. Энэ бүхэн чи амьдрал мэдхгүй гişүүд гадны хуулийг хуусны гайл энд байгаа байхгүй. Ер нь хуулийн байгууллагууд чинь иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирсон хохирлыг парагдуулах ийм л үндсэн үүрэгтэй байгууллага шүү дээ. Гэтэл өнөөгийн мөрж байгаа хуулиасаа болоод энэ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болчиход байгаа байхгүй юу. Ийм учраас энэ хуулиа яаралтай өөрчлөлтийг одоо дахин хэлье.